Сайн байцгаана уу үзэгчдээ. Шинэ дугаар маань эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаараар Co-Education группийн үүсгэн байгуулагч Алтан Сор оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргье. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бас сая нилээн завгүй эхлийн чандад явж агаад ирсэн. Тэг эхлээд сүүлийн үеийн сонин сайхнаас нь сонсоод хоёлаа яриа. Зөв. Сая би яг нөгөө Америк нэгдсэн улсын Чикаго хотод болсон. Одоо миний нөгөө хийгээд байгаа ажил маань зүрх сэтгэлийн боловсрал гээд энэ яг чиглэлээр болохоор social emotional learning гэдэг ерөөхдөө яг Америк улсад энэ хөтөлбөрийг ингээд академик хөтөлбөртөө хослуулсан байдлаар одоо ордог энэ стандарт те policy за тэгээ тэр хөтөлбөрүүдийг одоо би хийдэг энэ байгууллага байдаг. Тэрний яг олон улсын конференс хуралд тэгээд экспод оролцоод ирсэн байгаа. Тэгээ ерөөхдөө одоо яг манай хөтөлбөрөөч гэсэн бид нар олон улсын түвшинд яг те одоо ажиллаж гин үү яг касселаар бид нар өөрсдийнхөө хөтөлбөрийг accreditation хийлгүүлээ. Тэндээс яг одоо бүхэл одоо олон улсад хөтөлбөрөө гаргах тэр боломжуудыг бас судлаад ирлээ. Нилээ ол замагтай ирсэн байна. Тэгээ ер нь бол одоо энэ хөтөлбөр маань бол ерөөхдөө олон улсын түвшинд бол сургуулиудад, цэцэрлэгүүдэд те заавал одоо академик одоо бидний заадаг хичээлээс гадна заавал орох ёстой гэдэг ийм одоо стандарт бий болцсон бодлогоор одоо улсаас ингээд одоо дэмжиж явдаг ийм хөтөлбөр болцсон байгаа байхгүй. Гэтэл Монгол улсад маань яг одоо бодлогын хэмжээнд бас энэ байхгүй байгаад байна. Тэгэхээр бид нар яаж энэ бодлогыг бий болгох юм? Яаж хүүхдүүдтэй зөвхөн одоо академик төрлийн хичээлийг заагаад байхаас илүү яг зүрх сэтгэлийн боловсролын сургалтыг хэрхэн орох юм бэ гэдэг тал руу одоо анхаарч бас судлах шаардлага бас их байгаад байна. За танаа одоо Co-Education Center болоо одоо энэ Алтан Сарын хувьд зүрх сэтгэлийн боловсрал гэдэг үг тэр ойлголтыг бидний донд авчирсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ яг ямар боловсралыг зүрх сэтгэлийн боловсрал гэдэг юм бэ гэдгийг бидэнд бас нэг тодорхой тайлбарлаад өгөөч. За ер нь бол одоо олон улсын нэршлэрээ бол бид нар social emotional learning буюу яг одоо Монгол руу орчуулагдах хэлбэр нь болохоор нийгэм сэтгэл зүйн одоо хөтөлбөр нийгэмшүүн хөтөлбөр нийгэмшүүн буюу сэтгэл хөдлөлийн чадамжийг бий болгох хөтөлбөр гэж ерөөхдөө яг аль биесээр бол орчуулагдаж ингэж явдаг. Яг хоо бидний зүгээс бол мэдээж одоо яг энэ олон жилийн туршид хийгээд судлаад те хүүхдүүд дээрээ туршаад ингээ явж байхад бол илүү нөгөө зүрх сэтгэл рүү хандсан яг тухайн хүний мөн чанар хүн байх тал руу энэ одоо зүйл маань ханддаг учраас бид нар бас зүрх сэтгэлийн боловсрал гэдэг үгийг одоо брендинг бас болгоод те яг энэ үгээрээ бас их олон ажил компанид ажил хөтөлбөрүүдийг хийгээд явж байна л та. Тэгэхээр ер нь одоо бид нар яг юу зүрх сэтгэлийн боловсрал гэдгээ юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр хүн болгоно л одоо сургууль цэцэрлэгт яваал те сургуульд сураал тоо үзэл математикийн хичээл гадаад хэл үзэл бүхэл одоо төрлийн шинжлэх ухааны хичээлүүдийг үздэг. Гэтэл бид нар яг нөгөө би хийм бэ те хүн байх би өөрөө ер нь юунд дуртай юм би өөрөө ямар үед ууралдаг ямар үед догдолдог ямар үед баярлдаг гэдэг талаар ойлголтыг хаанаас ч авдаггүй яг мэдээж эцэг эхийн гэр бүлийн хүмүүжил эцэг эхийн үлгэр дуурайлалаар хүүхдүүд маань өсөж том болол орчиндөө дасаад энэ нийгмийн нэг хэсэг болол ингээл яваал одоо тэрэнд уусаал явцдаг гэтэл өнөөдөр тэр олон мэдлэг мэдээллийг авдаг хэрнээ нөгөө өөрөө өөртөөгөө ажиллах, өөрөө өөрийнхөө талаар мэдэх мэдлэг маш одоо дутмаг байгаад байгаамаа. Тэгэхээр ерөөсөө л академик боловсралтай бид нар тэр зүрх сэтгэлийн боловсрал гэдэг зүйлийг хамт нэгтгэж ингэж хослуулж орсноороо хүн байх гэдэг зүйлийг л одоо бий болох гээд байгаа юм л да. Тэгээ бас сая яг тэр хуралд ингээд оролцоо сууж байхад нэг ийм өгнүүд айгүйх явж исэн.
humanizing the world одоо humanizing the school environment гэдэг ч юм уу. Энэ нь болохоор яг хүнжүүлэх те одоо бидний эргэн тойрон дээр орчин бүхэл зүйлээ хүн байлгахад л бид нар одоо төвлөрч байна гэх. Тэгэхээр технологи бас одоо ингээл айгу хурдтай те хөгжиж гин. Хүүхдүүд нөгөө утас, таблет те одоо ингээл хаас айгуул бид нар мэдээллийн 90 үед амьдарч байна. Тэгэхээр гэр бүлийн орчинд ч тэр сургуулийн орчинд ч тэр одоо ажлын орчинд ч тэр бие биентэйгээ харилцаа бие биенийг ойлгох одоо тэр хэрэгцээ шаардлага нэг чин сэтгэлээсээ ярилцах зүйл гэл ингээл маш олон зүйл одоо хэрэгтэй болж байгааг одоо хүн болгон ч гэсэн мэдэрч байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр мэдрэмжийн тухай, сэтгэл хөдлөлийн тухай, хүн байх тухай л судлах энэ боловсрал юм да. Тэгээ анх яа танаа ингээд хөрхэн юм номнуудаас гарсан шүү дээ. Тэгээ зураг ном гараал. Тэгэл тэрийг харж байхад нэрээ бид нэр хүүхдтэй уур гэж юу гэдгийг хүүхдтэй байтугай бид нар юу нөөсдөө тэрийг тухайлан тусна авч үзэж байгаагүй тий. Би яхаараа ууралт юм бол ер нь уур яад юм бол гэд ингээд нөгөө нэг тэрийг ингээд анх би яг тэр номнуудыг харчаад энэ ямар хөрхэн юм бэ нэрээ хүүхдүүдтэй хилэнгээ бид нар давхар өөртөө бас ингээд суралцаад явж исэн. Тэгэхээр ер нь анх энэ санаа ер нь хаанаас гарсан юм бэ? Яагаад ер нь энэ хэрэгцээ бид нарт бас ингээд заавал байх хэрэгтэй юм байна гэдэг тэр зүйлийг хаанаас харсан бэ? Ер нь тэгээд хүн чинь нөгөө өөрт тулгарсан зүйл дээрээ л нөгөө асуудлыг олж хардаг те. Тэгээд ер нь их олон зүйл надад яг нэг доор би болсон юм шиг санагддаг. Тэгээд тэрний үеийн гэхээр өөрөө би хоёр охин тухайн үед манай том охин, дунд охин хоёр маань бага насны хүүхдүүд байсан. 7 настай, 4 настай. Тэгээд тухайн үед бас яг Америк руу яг одоо боловсролын чиглэлээрээ сурах боломж ч бас гараад тэгээ магистра хийхээр гэр бүлээрээ явсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ ингээл ажиллаа ингээл харж байхад Монголд ерөөсөө охин маань юм хичээлд айгу дургу байсан. Одоо сургуульд явах айгу дургу. Тэгэл юм л болвол сургуулиас нь заалгаал хүүхдээ чинь гидсэн өвдөд байна гэж юм, толгойн өвдөд байна гэж ингээл нэгдүгээр анги та. Тэгээд очихоор ингээл нэг айхтар тийм одоо өвдөлтөл байхгүй зүгээр хүүхдийн нөгөө айдсаас үүдэлтэй одоо сургуульдаа тухгүй байдлаас үүдэлтэй өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэйгээр хүүхэд ингэж тухгүйцнаараа сургуулиас зүхтаах тэр нь бие физиолог дээр нь ингэж нөгөө илэрч гараад те тэнгүүтээ тэрийгэ гидс өвдөж чинь толгоо өвдөж чинь зүрх өвдөж чинь гэж ярьдаг те ийм байсан тэгээд энэ нөхцөлийг ингээл анзаараад би байж байгаа. Тэгээд тухайн үед 1 жил сурчаад Америк бид нар явсан. Тэгэл би нөгөө санаа зовж байгаа байхгүй. За одоо яана нэг орчин солигдлоо. Хүүхэд маань англи хэл сайн мэдхгүй те шинэ орчинд ороод гэд. Гэтэл ерөөсөө л ингээл сарын дотор тэнд ингээл тасаал айгүй баяр баясгалантай аз жаргалтай нөгөө хичээлдээ дуртай яваад тийм ерөөсөө тэр өвдлөө гэдэг юм байдаггүй. Харин ч бүр сураад тэгээ би багштай нь очиод уулзсан юм л та. Тэгээ яагаад ингэж манай хүүхд юм байна гэдгсэн чинь багш нь манай ангийн хүүхдүүд ингээ 2 дугаар ангийн ийм хичээлийг үзэж байгаа. Энэ зүйлийг уншиж байгаа. Танаа хүүхд бол 4-5 настай хүүхдийн цэцэрлэгт үздэг ийм одоо текстийг уншиж байгаа. Тийм учраас хүүхэд ингээд өөрөө сурч чадж байгаа гэдэг итгэлийг авч байна. Энд хүүхэд болохоор нийгэмшиж байна те. Тэгэхээр бити санаа зовоо. Ерөөсөө л энэ бол таны хүүхэд те муу байна гэсэн үг ш. Тэр хүүхдэд англи хэлний чадамж хангалттай биш байгаа учраас бид нар хүүхдийг ижил төвшөнд аваачихын тулд ямар ч айдасгүй энэ орчныг бид нар бий болгох ёстой юм а гэд. Тэгээ би тэр үед бүр ингээд хөөх гэдэг. Яагаад тэгэхээр тэнд Монголд хүүхдийг маань нөгөө хүүхд маань те нэг тоцорсон мэдрэмж аваал те чадахгүй мэдрэмж аваал ирэхээрээ л ингээл хичээлдээ дургу болоод явахгүй гэд ингээд исэн. Гэтэл тэнд яг ийм зүйлийг одоо те зүгээрээ тэгтэл энд юунд нь анхаарч байна гэхээр хүүхдийн тэр академик чадвар хооронд нь өрсөлдүүлэх хин нэг нь мундаг сайн одоо байх гэхээс илүүтэйгээр ерөөсөө л сэтгэл зүйн хувьд 50 хамглан аюулгүй те чи сурч чадна гэдэг тэр дотоод итгэл үнэмшлийг хүүхдэд өгдөг энэ тогтолцоо аягүй их таалагдсан. Тэгээ өөрөө ч бас яг боловсролын салбарт боловсролын чиглэлээр сурж исэн учраас аягүй их уншиж судлаад тэгээ надад хамгийн сонирхолтой зүйл тэр байсан. Тэгэл хүүхдийн төвшөнд очиж хүүхдтэйгээ хайрцсан хүүхэд юусаа айцгүй баяр жаргалтайгаар сурна гэдэг бол энэ суралцгуунд болоод боловсролын салбарт маш чухал юм байна гэх. Тэгэл юусоо энэ тал руу судалсаар агаал нэгсэндээ хүүхдэд маань тохиолдсон зүйл боловсролын салбарт те шинжилэл авчрыг гэдэг доторх одоо хүсэл эрмэлзэл
Тэгэл ерөөсөө Монгол төгсөж ирэнгүүтээ би цэцэрлэгээ байгуулсан. Тэгээ цэцэрлэг байгуулаад цэцэрлэгтээ хамгийн анх ажилд авсан хүн сэтгэл зүйч гэдэг хүнийг ажилд аваад тэгэл саяны тэр одоо номыг те сурах хичээг, гарын авлага гэл энэ зүйлүүдээ хийж эхэлсэн тийм өвтэй. Эхлэлтэй тий. Тэгээд цэцэрлэгт өөртөө бас яг нөгөө тэр харсан, сонссон, зориод байгаа зүйлээ хийхэд сургалтын гар явлага байгаагүй учраас та өөртөө бүтээсэн байх юм. Яг зөв тэр одоо жишээлбэл ингээд сэтгэл зүйч за ямар ч гэсэн сэтгэл зүйч гэдэг хүн хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ багш нараа аваад нэг гоё одоо Монголд ч ер нь тэгэл ингээд тэ бизнес хийх янз бүрийн одоо зүйлийг хийхэд ингээд орчныг эхлээл тогтчуулна, хүмүүсээ ажил таавна. За ингээл эхлэх гэтэл яг нөгөө боловсрал гэдэг чинь тийм зүгээр нэг энгийн одоо бизнес явуулахтай адил биш. Тэнд хүүхдийг сургаж байгаа маш их хариуцлагыг бид нар хүлээж байгаа учраас юу заах, юу өгөх те бүгд ингээд нарийн байх хэвээр. Гэтэл Монголд үнэхээр тэр хөтөлбөр байгаагүй. Би одоо ч бас байхгүй л байна тийм ерөөсөө. Тийм учраас тэрийг ерөөсөө бид нар гараараа бүгднгийн хийхээр болсон. Тэгэл одоо яг одоо манай нөгөө уурхан тэгэл баяр баясгалан, хайр, гуникхан гэл. Тэгээд яг сэтгэл хөдлөлийн үндсэн дөрүүдийг бүгдийг ингээд зураачны хүү авчираад энийг зураад өгөөч гэд санаагаа хэлээ зуруулсан. Тэгээд нөгөө цэцэрлэгийн хүүхдүүдтэй ингээд 4-5 дөрүүдийг үзүүлж хагаад аль нь хөөрхөн байна, алийг та нар ингээд хайр гэж сонгох вэ, алийг нь сонгохгүй гэсэн чи яг одоо манай дөрүүдийг хүүхдүүд маань сонгож ирсэн тухайд тэгээд номоо гаргаад хөтөлбөрөө хийгээд хүүхдүүдтэй хэрэгжүүлээд эхэлсэн чинь маш гоё үр дүнгууд гарч эхэлсэн. Хүүхдүүд маань ерөөсөө л нөгөө одоо ингээл ингэдэг байхгүй уур хүний ингээ уур хүрэхээр ингээ гитсэн дотроос нь ингээд нэг юм захтнаад байгаа юм шиг одоо англиар бол irritated гэж нэрлэдэг irritation гэдэг монголоор бол ингээ захтнуулсан маайцсан юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингээд хүүхдүүд эхлээд мэдхгүй үедээ шууд л ингээл одоо тав үцэлтэй ингээл уурлаад эсвэл газар өнхрөөлтэй эсвэл ингээл айгүй эцэг ихтэй юм уураа гаргаал уйлал эхэлдэг. Гэтэл мэдээд хэлсний дараа юу ч ярьдаг болдог вэ гэхээр ээжээ миний гидсэн дотор ингээ уурхан орчоод намайг ингээ дотроос нь маажаад байна. Тэнд хүүхдний гэсэндээ би физиолог дээр гарч байгаа тэр өөрчлөлтийг тэр хүүхд маань мэдэрч эхэлдэг. Тэнгүүтээ ингээл нэг үлгэрээрээ ярина. Одоо хайрын саксны үлгэр гэлтэй. Тэнгүүд уучлаарай баярлаа гэж хэлвэл хайрын сакс дүүрэн муухай үг хэллээд найз руугаа одоо муухай зан гаргавал хайрын сакс хоосордог энтер гэж яриад эхлэхээр аава та намайг гомдоочлоо, аава та миний хайрын саксыг хоосолчлоо штэ гэл ингээд. Тэгэхээр энэ байдал яагаад ингээд энэ байдал 4-5 настай хүүхдүүд ингээл гараад эхэлж байгаа. Тэгэхээр хүүхд ерөөсөө хүүхд ч гэлтгүү том хүн ерөөсөө насанд хүрсэн хүн ч гэсэн сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ өөрөө олж таниад мэдрээд тухайн акшнд тэгээд тэрийг гаргаж илэрхийлэх үед л дараагийн сэтгэл хөдлөлийн төлөв буюу одоо тайвшрах те уужуу байх гэдэг энэ одоо зүйл рүү орж идэг. Тэгээ маш гоё үр дүнгууд бол гарсаар явж байгаа. Одоо л хүүхдүүд биш ер нь бүх насныхан зориулсан та нараас хөтөлбөрүүд одоо ном тэр зориулж гаргаж байгаа юм. Яг мэдээж одоо нөгөө яг ингээ хүүхд рүү одоо яг ингээ боловсролын одоо тэр нөгөө үе шатыг ингээ харахаар бид нар илүү даалд ухамсарын төвшөнд те яг хүүхдүүдийн бага наснд л энэ зүйлийг яг одоо нөгөө шүдээ угаахыг хүүхдэд зааж өгдөг шиг яг л нөгөө нэг дээр нэмхэн нэг тэнцүү 2 гэл ингээл математикийн тоог те 2-ыг хүрчгэн 2 тэнцүү 4 гэл ингээл хүүхдүүдтэй заадаг шиг бага наснаас эхлээд яг одоо энэ сэтгэл хөдлөлийн чадамжийг сайжруулах хөтөлбөрөөр орох нь илүү үр дүнтэй байдаг. Тэгээд хүүхдүүдэд заагаад эхлэнгүүд яалтчгүй эцэг эхчүүд ингээд суралцаж эхэлдэг. Өнгө түрэн өөрөө ч хэлснээр те. Тэгээд ирэхээр эцэг эхчүүдэд сургалтад орох хэрэгцээ гарч байгаа. Би хүүхэд маань ингэж яриад байна. Одоо би тэгвэл яах ёстой юм бэ? Би энэ үед нь юу ч хэлэх ёстой юм бэ? Тэ нэг урдны хэлжсэнараа би ингээд та миний хайрын саксыг хоосолчлоо. Би айгаад байна маа гэд ирэхээр нь юунаас аах вдэ очиж унт мунт энэ гэдэг ч юм уу те ингээл юу яриад байгаа юу хайрын сакс макс гэл те гэдэг ч юм уу. Ингээл манайхан юундаа уйлаад байгаа энэ гэл ингээд энэ нөгөө хандлагаар ингээд хандах нь одоо болохгүй байгаад байна те. Тийм учраас би ингээд суралцмаар байна гэсэн эцэг эхчүүд ч гэсэн гарч ирсэн. Ингээд ирэхээр бид нар эцэг эхийн сургалт гэдэг талаасаа илүү ороод
Одоо тэгээд бас энэ хөтөлбөр маань нэлээд сайхан ингээд олон нийтэд түгээд явж байгаа учраас улсын цэцэрлэгүүд хүртэл манай хөтөлбөрөөр одоо эцэг эхчүүдийн санаачлагаар өөрсдөө холбогдоод эцэг эхчүүд нь холбогдоод танай хөтөлбөрийг би хүүхдтэй улсын сургуульд авмаар байна гэд. Ингээд одоо өнгөрсөн жил бол бид нар нэлээд олон аймаг тэгээд сум тэгээд сая бүр Америкт бас Колорадогийн Монгол сургуульд манай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэгээд тийм гой сонирхол явж байна да. Гэтэ энэ бол өөрөө аюу тийм буянтай ажил гэж ерөн зүгээр бодогдож байна. Тэгээд яг энэ ажлыг хийгээд явж байхад таны өөрийн чинь мэдрэмж юу ямар байдаг вэ? Ямар үед та илүү би энэ ажлыг эхлүүлсэндээ үнэхээр одоо баяртай байна гэж өөртөө хэлэх үе гардаг байна. Одоо яг 16 оны үед яг цэцэрлэгээ байгууллаа л дээ. Тэгэл энэ хөтөлбөрлөө орсон. Нэгсэндээ 8 жилийн хугацаанд яг энэ чиглэл рүү бүрэн өөрийгөө зориулаад явж байгаа. Тэгээд тасралтгүй ковидын үед ч тэртэй ингээ ерөөсөө ямар ч одоо байгалийн гам шиг хэцүү одоо тэр цар тахлын үед ч гэсэн ингээд зогсоогүй нэг зүйл маань ерөөсөө л энэ нөгөө өөрчлөлт үр дүн байсан. Тэгээд хүүхдүүдийн тэр эцэг хүүхдүүдэд гарч байгаа өөрчлөлтүүд тэр битэл манай энэ одоо хүүхдүүд дотор одоо аутистик буюу аутизмтай за ADHD одоо буюу хит хөдөлгөөнт болоод hyperactive одоо хүүхдүүд анхаарал дутмагшлын юм одоо хам шинжтэй хүүхдүүд гээд бас олон хүүхдүүд бас тухайн үед сургалтанд хамрагдчихсэн. Тэгээд яг сэтгэл хөдлөлийн нийгэмшүүн хөтөлбөрөөр ингээд ороод яг энэ орчныг бүрдүүлээд хүүхдэд аюулгүй мэдрэмж өгөөд ирэхээр маш гоё өөрчлөлтүүдийг бүр ингээд энгийн хүүхдээс илүүтэйгээр энд өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэгээд эцэг эхчүүд ч гэсэн маш гоё одоо тий өөрчлөлтийг хараад ингээд явах өөрөө бүр ингээд үгээр хэлэх аргагүй зогсох ямар ч тийм нөгөө боломжгүй гэдэг шиг өдрөө болгон л хийж байгаа ажилдаа ингээ урамшдаг. Би зөв замаар явж гин, зөв юм хийж гин. Тэгээд стожийнх нь буянтай ажил гэдэг шиг. Мэдгүй яагаад ч юм бэ эндээс үргэлж урам автаг хизээч нөгөө хэцүү байна гэж бодогдох үе юусоо байгаагүй гэдэм үү. Тэгэхээр маш гоё. Тэгээд 20 жилийн дараа яг одоо бидний хүүхдүүд тэр хүүхдүүд сурж байгаа хүүхдүүд маань 20 жилийн дараа 30 жилийн дараа яг Монголын нийгмийг ингээд цогцлох, бий болгох одоо тий бие хүн болоод, хувь хүн болоод төлөвшөх тэр үед астал нөгөө бидний хүсээд байдаг ёс зүйтэй тий би бинийг ойлгодог, хүнлэг сэтгэлтэй тийм л нийгмийг одоо энэ хүүхдүүд л бий болгондоо гэж ботход л амар гоё л идэв штэ. Тэрийг тэгэл харна гэдэг тийм одоо ихтгэл үнэмшилтэй тэгэл явдаг та. Тэр ажил бол бараг 20 гэлтгүй нэлээ наан хэдүүл бас харж байгаа гэж бол найдаж байна. Зүрх сэтгэлийн боловсрал гэдэг үгийг өөрөөр чинь дамжуулаад танаа одоо хамт олноор дамжуулаад маш олон хүмүүс сонсч ирсэн. Тэр дундаас нэг хүн бас тэрийг сонсчоод айгуу тийм эсрэг утга ярьж байгааг би сонсч ирсэн байна. Монголчууд харин ч одоо тий хүнлэг байх, хүн байх тухайд айгуу эртний тийм сайхан сургаал соёлтой штэ. Тэр байгаагүй юм шиг одоо яриад ах юм да гэдэг нэг юм жоохон настай хүний яриаг сонсч ирсэн. Иймэрхүү одоо хандлага одоо үзэл бодол мэдээж орж ирдэг бахтай үрдэр чинь. Зөв. Одоо тэглгүй ах уу бид нар одоо ингээл нөгөө цаг үе болгоно ингээл өөрчлөгдөж байна. Бид нарын уламжлалт хүмүүжилтэй эцэг эхийн хүмүүжилт мэдээж айгүй сайхан уламжлууд бол маш сайхан байдаг. Одоо жишээлбэл хүүхдтэйгээ ер нь ингээд Монгол яг уламжлал хүмүүжлийг харахад их сайхан тайван хүмүүс штэ. Ер нь ингээд нэг юм одоо аав нь бол тэгэл налаагаал сайхан сууж идэг те. Ингээд нэг олон долоо одоо үг хэлдэггүй хүүхдээ загнаал цодоол те ингээл байдаггүй гэл те. Ингээд нэг ганц хатуухан үг хэлчихэл тэгэл байж идэг. Ээж болвол
ч гэсэн одоо нөгөө яг л одоо тэр яг нүүдэл чинь арт түмний тэр хүмүүжил бол асар их сайхан байсан байхгүй. Тэр тусмаа нөгөө одоо юу гэдэг яг маллаад те ингээд тэр сайхан удам газар хүний сэтгэл хүртэл юм тайван стрессгүй байсан. Тэгэхээр энийг юусоо бид нэр өгөөсгийгүү. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот за тэр тусмаа яг одоо бидний амьдарч байгаа орчин нийгэм тийм байж чадж байгаа юу тийм ээ яг л ингээл нөгөө нийгмийн стресс одоо өдөр тутамдаа тэгээд хүүхдтэйгээ ярих харилцах энэ боломжууд хязгаарлагдмал өглөө төвжрэлд гараад орой ингээл төвжрлэлээр маш орой орж ирээл те гэх мэдчлээ ингээд ирэхээр бид нар энэ нийгэм өөрөө өөрчлөгдөж тэрнийг дагаад нийгмийн сэтгэл зүй гэдэг зүйл өөрчлөгдөөл явж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө өнгөрсөнд бид нар ийм л байсан. Одоо энэ чигээрэл байна гэдэг ч юм уу. Энэ агуулга өөрөө жоохон алдаатай болж эхэлж байна л гэсэн. Тэгэхээр цаг үеэ бид нар яг хараад тэрнтэй адилхан энэ одоо өнгөрсөн тэр хүмүүжлийн арга барилтай үүх бүхэл сайхан зүйлсийг бид нар тусгаж аваад нөгөө талаасаа шинжлэх ухаанч яг одоо бидний хүүхдүүдэд хэрэгтэй байгаа тэр харилцаа хүүхдийн сэтгэл зүй сэтгэлгээний онцлог сэтгэл зүйн нас гэх мэтчил маш олон зүйлийг ингэж бодож тунгааж үзчихийж эерэг хүмүүжлийн аргыг одоо хослуулад явах аюу чухал агаад байна л та. Тэгээ мэдээж яг тийж хэлдэг л дээ. Хүн ер нь зүрх сэтгэлийн боловсрал гэж юу ярьж байгаа. Хүн ер нь зүрх сэтгэлгүй хүн гэж юу ах вэ? Тэглгүй ах уу? Гэхдээ зүрх сэтгэл бид нар яг нөгөө тархийг хөгжүүлдэг шиг яг одоо энэ сэтгэл хөдлөлийн тархи гэж нэрлэдэг байгаа. Сэтгэл хөдлөлийг бас чадваржуулж тэрийгэ удирдах чадварт сурахгүй бол зөнд нь ингээд орхичих юм бол яг одоо судалгаа шинжилгээгээр болохоор хүн 50 нас хүрч ирэхээрээ л сэтгэл хөдлөлийн чадамж өөрөө сайжирдаг гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө 50 наст хүрээд өвөө эмээ болоод ирэхээр амар сайхан уужуу тайван болоод нөгөө амьдралын туршлагаараа наанта цаантаа олон талаас хардаг болоод ирэхээрээ гэд ингээд сууж идэг штэ. Энэ үеийг хүртэл бид нар хүүхдүүдэд яагаад хүлээх ёстой гэж яагаад бид нар тэрийг хүлээх ёстой гэж сурч болдог тэ хөгжүүлж болдог тийм зүйлэл юм бол тэрийг бид нар бага наснаас нь эхлүүлээ, залуу наснаас нь эхлүүлээд хөгжүүлээд арай илүү юм ухамсартайгаар сэтгэл хөдлөлтөд ханддаг тэр зүйлийг л бий болгочих юм бол бидний хүүхдүүд бидний явсан замаар явах те бидний алдаа дутагдлыг дахин давтаад байх шаардлагагүй байхгүй. Би нэг юм саяхан бас нэг сургалт хийгээ явж исэн чинь нэг аав босож ирээ хэлж исэн. Нэрэл ингээ ботсон чинь би ингээд хүүдээ ер нь сүүлийн үед хилдэг үгээ ботсон чинь за миний хүү яаж ийн даалгавраа хийсэн үү? Хичээлэн сайн уу? Хичээлэн даажгүй юу? За даалгавраа хийн шүү. Даалгавраа сайн хийн шүү. Гэдэг энэ үгийг л би хэлдэг юм байна. Өөр би ер нь хүүтэйгээ ингээд ярьсан үгээ санахгүй байна гэд тэгжсэн л та. Тэгэхээр бид нар аав ээж нь уулзах болгондоо тэ хүүхдтэйгээ нэг л юм өндөр шаардлага тавьдаг. Нөгөө дарга нь ажилтнаа тэ чи энэ ажлаа хийгээрээ энийг л дуусгаарай цаг хугацаанд хийгээрээ. Тэгээд нөгөө хүүхэд маань яг уу тэр л нэг үүрэг даалгаврын ард гарах гэж ингэж мачидаг. Тэндээс үнэлгээ авах гэж эцэг эхээсээ тэр гоё одоо мэдрэмжийг те баярлсан мэдрэмжийг даалгавраа хийсний дараа л авдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр ирээдүйд бид нар нэг тийм өөрөө өөртөө амар гоё биш те өөрөө өөртөө тухтай биш. Зүгээр л нэг юм ийм үүрэг даалгавар нэг юм шат ахиад гүйцэтгэл те тэрнээсээ ингээ кайф аваад явдаг. Гэтэл өөрөө яг юу хүсэж байгаа юм бэ? Би яг хин юм бэ гэдэг те хангалттай тийм байж чадахгүй л хүмүүсийг бий болгоод байна уу да гэж бас хардаг. Тэгэхээр тэр талаасаа л энэ талын боловсролыг ялтчгүй л хүүхдүүдээ суулгаж эцэг эхийн үлгэрлэр тэр хүмүүжлэр сургуулаар өгөх ёстой юм. Тэгэхээр эцэг их өөрөө яг энэ талыг яаж өгөх вэ? Яаж энэ хүмүүжлэр олох вэ гэдгийг бас сайн мэдгүй байгаа тохиолдолд бид нар боловсрлоор дамжуулаад өгнө гэдэг нь хамгийн зөв гарц болоод байна л та. Хамгийн анх одоо яг энэ агуулгаа яриад за магадгүй ингээ номоо гаргачаад тий мэдээж ингээ за энийг бид нар хүүхдүүдтэй сайн өгөх хэрэгтэй байна. Хэдүүлээ энэ дээр энэ зүйл дээр илүү анхаарья гэдээ явж хахад одоо хүмүүсээс ямар асуулт магадгүй хандлага ирдэг байсан бэ. Хамгийн одоо анх эхэлж явах үед гэсэн. Тий. Одоо
өөрийгөө олох, өөрийгөө таних те сэтгэл хөдлөө таньж мэдэх гэж ярьсан. Яг тэрийг санаж байна. Анхны номоо гаргачаад яг тэрийг ингээд олон нийтэд гаргасж яхад хүн ер нь өөрийгөө 25 нас хүртэл олдог. Бага насны цэцэрлэгийн насны хүүхдүүд өөрийгөө олно гэж юу яриад байгаа юм бэ гэжсэн. Тэгээд би яг тэр үед бол тухайн хүнтэй бас ингээл харилцаал мэдээлэл өгөөл явж исэн л та. Гэхдээ нийтлэг ер нь бол сэтгэл хөдлөлөө таньж мэдэх процесс тэ өөрийгөө таньж мэдэх процесс 25 20-оос дээш наснд илүү байдгаа гэл. Тэгэхээр бид нар тэр болтол тэр олон алдаа дутагдал тэр олон замыг 25 хүртэл ч юм уу 20 гартлаа хүлээх биш тэ гэдэг ийм л агуулга бас байгаа юм л та. Тэгэхээр ер нь яг л яг ингээл ярих тусам би ерөөсөө нэг ууггүй одоо жишээлбэл тий ууггүй ярьж л ирсэн. Ерөөсөө тэрнээсээ хизээ залхаагүй хизээ чинийг одоо хэрэгтэй л гэж бодож исэн. Тийм учраас янз бүрийн ярилцлага тий янз бүрийн сошиал орооч гэсэн ууггүй л сошиал хуудасаач гэсэн хөтлөөл бичиж ирсэн. Тэгээд яг одоо саяхан биш нөгөө өнгөрсөн жилиг од мөндөр сувг дээр зүрхсэтгэлийн боловсролын яг нэг 12 дугаар бүхий нэг сизнийг энэ чиглэлээрээ яриад тэгээ өөрөө бас нэг ном гаргасан. Тэгээд ном дээрээ бас яг өөрийнхөө хүүхдүүдтэйгээ ажиллаж исэн түүх багш байхдаа тий хүүхдүүдээс ажиглаж исэн тэр одоо зүйлүүд мөн одоо ерөнхийдөө бид нар яг зүрхсэтгэлийн боловсролыг яаж хүүхдэд бий болгох ёстой гэдэг энэ агуулгуудыг ингээд нэг ном болгоод тэнд нэг 12 юу бүхий ийм сизон хийцэн чинь яагаад ч юм бэ нэг гоё юм сэтгэл амраад нөгөө нэг айгүй олон жил ингээд байнга л те энэ тэнд ярьдаг одоо энэ тэнд бичиж пост болгож бичижсэн зүйлүүдээ нэг гоё ингээд имэгтгээд зэгцлээд тэгээд дараа нэг хин нэгэн хүнд ингээд за энийг нэг яагаарай та уншичаарай ч юм энийг нэг ингээд үзчихээрэй гэд нэг юм багц болгоод авцсан чинь их гоё юм сэтгэл амраа явцсан. Тэгэл нэг л энэ тэнд ингээл баахан л юм яриад яваад идэг юм шиг санагдчихсэн бол тэгэхээр их л одоо ч гэсэн тэгээд ууггүй л явж илээ. Одоо танад ч гэсэн ингээд яриад тэ. Энийг манаас үзээд олон хүн нэг хүн ч гэсэн сонсоод тэгээд одоо жишээлбэл ингэдэй Өвөр хангай аймагт цагдаагийн ерхий газар, прокурорын ерхий газар за тэгээд хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх алба, хүүхд хамгаалал энэ төр нийлээд яг одоо зүрхсэтгэлийн боловсролын лекцийг маань Өвөр хангай аймгийн бүх эцэг эхчүүд болоод багш нарт тэгээд ахлахын ангийн сурагчдад авъя гэдэг хүсэлт өгөөд өнгөрсөн жилээс би Өвөр хангай аймаг явж исэн. Гэх мэтчлээ ингээд тэр олгонд маш их баярлаж бүр ингээд би бүр дуртаяа зорин очдөг байхгүй яагаад тэгэхээр тэнд байгаа 500 хүнд 300 хүүхдэд те ингээд лекцээ тавиад яг энэ талаараа ингээд яриад гарч ирэхэд яг үдэ бүрэн дүүрэн мэдээж тэрийг ингээд хэрэгжүүлээл явахгүй ч гэсэн тэнд ийм байдгийм биш те гэд ингээд бүр ингээд нүднээс нь тэр хүмүүст ингээд харагдаад тийм яг тийм шүү гэд ингээд тэгж байгааг ингээд яах бүр үнэхээр гоё байдаг. Тэгэхээр олон хүнд л хүрч олон хүн энэ талаар бас тодорхой хэмжээний мэдээлэл аваад гэр бүлтэй эргэн тойрондоо орчиндоо зүрхсэтгэлийн боловсролыг түгээдэг байгаасай л гэдэг ийм хүсэлтэй л хийгээд явна да. Их олон газар нөгөө тэр зүрхсэтгэлийн боловсролыг хүлээж авах тэрийг боловсрлоо дээшлэл хүрийг бол одоо хангалттай суулгаад явж байгаад нь бас маш их баяртай байна. Баярлалаа. Тэгээд энэ одоо хүн ямар нэгэн зүйлд ингээд төвлөрөөд яг тэр зүйлээ илүү судлаад хараад эхлэхээр илүү их тэр талын одоо зүйлээ олж харах мэдрэх нь илүү болдог штэ тий. Тэгвэл өөрөө чинь хамгийн анх эхэлж исэн үеийг бодвол одоо 15 он гэдэг чинь бараг 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд бидний эргэн тойрон бидний нийгэмд бид нар ер нь жоохон өөрчлөгдсөн болов сайнаар ер нь жоохон өөрчлөгдөж байгаа болов өөрчлөгдөлгүй яах вэ? Тийм яг түрүүн хэлсэн гэл би ч гэсэн өөрөө асар их өөрчлөгдөж байгаа. Жишээлх юм бол би нөгөө бас бага анх л одоо амьдарч байгаа гэдэг шиг анх удаа ээж болоо л тий. Тэгээ би нөгөө бас ингэж хэлдэг юм би хүүхдээ том охиноо нэг 7 настай үед л анх өөрийгөө яг нөгөө ээж болсон гэж би нөгөө өөрийгөө дүгндэг байхгүй. Тэрнээс өмнө би ээж болоогүй гэсэн юм билээ.
би ерөөсө физиологийн хувьд тэр хүүхдийг төрүүлсэн хүн байсан болохоос биш би яг ээж гэдэг тэр алдрыг хүртэх эрхтэй тийм хүн байсан гэж би боддгоо байхгүй. Тэгээ энийг би яагаад ингэж шилдгийн гэхээр боддгийн гэхээр тэр болтол би хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйлийг юусэн хангаж чаддаггүй. Хүүхдээ зүгээр л өглөө одоо нөгөө цэцэрлэгт нь хүргэж өгөөл тэ орой аваад тэгэл ингээл унтах идэх хоолунд тэ би физиологийн хэрэгцээг нь хангаад явж идэг ийм ээж байсан. Тэгээд яг тэр одоо энэ бүхнийг ойлгож мэдрээд анхаарал хандуулаад эхэлсэн цагаас хойш ээж байхад суралцаж хүүхдээ сонсож ажиглаж анзаарч тэнд хүүхэд маань юунд дуртай юм юунд баярлдгийг миний хүүхэд нөгөө хичээлээ хий даалгавраа хий чиг сур гэхээс илүүтэйгээр хүүхэд маань юу хүсэж байгаа хүүхэд маань яг ямар одоо ялгаатай юм те хүүхдээ маань сурах арга барил тэр сурж байгаа хурд өөрөө заавал тийм одоо мундаг одоо потенциал те айгуу тийм хурдан байх албагүй байхгүй. Тэгэхээр хүүхэд маань ийм юм байна гэд яг тэр хурдтай тэр сэтгэлгээний онцлогтой нь ажиллаад эхлэхээр хүүхэд ингээд бүр юм баярлдаг байхгүй. Бүр ингээд өөрийн ирэхгүй. Яагаад тэгэхээр тэнд байгаа хүүхдийг ийм байгаад нь тэнд байгаа хүүхдтэй харьцуулаад ч юм уу тэнд байгаа нэг ийм норматив хайрцагт оруулаад тийшээ чихэл түлхээд байх биш. Яг өөрөөр нь хайрлаад өөрөөр нь байлгах тэр агуулгыг бий болгоод тэрхэр хүүхэд маш их одоо баярлаж одоо таата тухтай болж эхэлдэг. Тэгэхээр тэр зүйлүүдийг ингээд ойлгож эхэлсэн цагаас ээж болсон гэдэг. Яг тэрнтэй адилхан нөгөө маань одоо эргэн тойронд ч гэсэн эцэг эхчүүд яг одоо би хүүхдээ ойлгомоор байна, би сонсомоор байна гэдэг ийм одоо зүйлүүдийг их ярьдаг болсон. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдээ анхаардаг болсон, цаг гаргадаг болсон гэдэг ингээд маш гоё өөрчлөлтүүд бол бас байна л да. Тэгээд саяхан бас нэг Адмундар дээр нэг ярьсан яг хүчирхийллээс өөрийгөө хамгаалах тухай бас нэг тэр ярьсан яриаг маань нэг үтсэн нэг ээж над руу холбогдсон. Тэгээ би тэрэнд маш их одоо баярлсан. Олон удаагийн одоо ийм биеийн болоод бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан хэд хэдэн наснда тий өөрөө гэхдээ ерөөсөө тэрийгэ мэддэггүй одоо ерөөсөө л миний л буруугаас болсон би тэр хүн рүү харж инээгээгүй байсан бол би тэр үед ийлдэг хандаагүй байсан бол би айтаахан хувцалсан бол энтер гэж ингэж дандаа боддог байсан. Тэгээд тэр подкастыг маань ингээд сонсчоод би ядаж одоо хүүхдүүдтэй энийг зааж өгөх юм чадвартай боллоо. Би энийг мэддэг боллоо. Би өөрийгөө хамгаалах, хүүхдүүдэд хамгаалах чадвартай боллоо. Баярлалаа гэд бичсэн байсан л та. Тэгээ би тэрэнд маш их баярлж ирсэн. Хүмүүст ийм нөгөө энэ маш олон энэ талаархын зүйлийг нөгөө мэдэх хэрэгцээ байгаад байдаг. Гэхдээ тэр болгоно мэддэггүй учраас ингээл ингэж л байдаг, ийм л байдаг нөгөө нийгмийн тэр нэг хим хэмжээнд ингээл усаад явцдаг юм болоо да гэж боддог. Тэгэхээр өөрчлөлтүүд бол улам гараад явж байгаа л гэж бодож байна. Би ч гэсэн тэрнээ сэтгэлтэй байна. Тэр нь юу гэхээр бид нар өөрсдийгөө танин мэдээгүй үгээсээ болоод айгуу тийм сонин шийдвэрүүд гаргадаг штэ тий. Одоо хүний үгээр байх, эцэг хийгээд агаах, за магадгүй мэрэгжил сонголтын дээр амьдралын чухал шийдвэр гаргахдаа өөртөө тухгүй байсан ч гэсэн за зингэдэг л байх те гэдэг юм шийдвэрүүдийг магадгүй гаргаад яваад байдаг байх л та. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө танин мэднэ гэдэг тэр процесс нь яг юу юм? Хэр одоо удаан хугацаанд үргэлжлэх боломжтой юм? Эсвэл богинохон байх боломжтой юу? Эсвэл заавал ингээл нэг багш аваад те нэг коучтай ажиллаад жиж ингээд өөрийгөө олж авах хэрэгтэй. Өөрийгөө танин мэдэх тэр процесс ер нь яаж явагддаг вэ? Өөрийгөө таних процесс гэдэг маань тэгэл бид нар баян хүн гэдэг чинь тэгэл байнгын хөгжил, хувьсаа өөрчлөгдөж гин. Тэр чинээгээр байнга л танин мэдсээр л явдгийм болов л гэж боддоо шүү дээ. Шинэ юмыг олж хараад. Одоо ч би баар ингээд өөрөө заримдаа ингээд нэг юм зам гарах гад явж байхдаа нэг юм ингээд сая гэд нэг тэ нэг уулзсан уулзалтаасаа ч юм уу тэ болсон үйл явдлаа ингээд нэг юм дүгнэж бодох, ажиглах ингээд хөндлөнгөөс нь ажиглах төдийд өөрийгөө хөөх би сайд хийсэн би чи юм биш гээл нэг юм ингээд ойлгож харахтаа хүртэл би бүр ингээд амар баярлдаг болчиход хөөх гэдэг ч юм уу тэгэхээр өдөр болгон л бид нар нөгөө өөрөө өөртөө ингээд танилцаал явж идэг. Тэгэхээр энэ аялал бол дуусахгүй.
үргэлжилсээр байна. Харин бид нар тэр аяллыг үргэлжийн ингээд нэг юм тасралтгүй хийх ёстой юм гэж боддог. Тэр нь юу юм бэ гэхээр нөгөө айгүй их ингэж ярьдаг ш нөгөө одоо цагтаа байх гэлтэй. Тэгэхээр бид нөгөө одоо цагтаа байхгүй болоод ирэхээрээ мартчихдаг. Иргэн юу болоод байгаагаа тийм одоо ухамсартай таньж мэдхээ байцдаг. Эргэж өөртөө өдөр болсон зүйлээ оройн тунгааж боддог ч гэдэм үү те. Одоо амьдралынхаа тохиолдсон үйл явдлыг те ингэж тунгааж боддог. Өөртөө ажиллахгүй байгаад ирэхээр тэр зүйлээс холдоол. Тэгээ яг л нөгөө эргэн тойрныхоо хүмүүсийн хэлсэн үгэнд автаад өөрийгөө тэрийг би гэж ботоо явчихдаг те. Гэтэл би өөр хүн байж идэг. Эсвэл бидний ботсон бодолтой хүн бараг өдрийн 50,000-аас 70,000 боддог гэж байгаа байхгүй 400 гаруй төрлийн сэтгэл хөдлөл мэдэрдэг гэж байгаа. Тэгэхээр тэр 50,000 бодол ингээд бид нарыг тэр бодол бол би биш шүү дээ. Гэтэл бид нар тэр бодлыг би гэж болгочдөг. Тэгэхээр нөгөө бодлоосоо ангижраад одоо цагтаа төвлөрөөд өөртөө эн чинь би штэ. Энэ юм биш штэ гэд ингээд бодох тэр акшн хамгийн таатай, хамгийн одоо сэтгэлийн амар амгаланг би болгох юм болов гэж боддог. Тэгэхээр тэр аялал бол угаасаа дуусахгүй. Гэхдээ бид нар яагаад ингэж бага наснаас эхлүүлээл хүүхдэд өөрийгөө ойлгох, таних, сэтгэл хөдлөлөө мэдэх энэ аяллыг эхлүүлээд байгаа юм бэ гэхээр бүр хизээ хойно те ингээд гинт ингээд би чи юу лээ гэж бодох биш те. Ийм байдгийн штэ. Энэ нөгөө өөр биш штэ. Энэ яагаад намайг тавруулаад байгаа вэ? Яагаад энэ хүнтэй ингээд харилцсан чинь надад ийм тавгүй мэдрэмж төрөөд миний ингээд дотор бачуураад байгаа юм болоо. Тэр асуудал нь өөрөө тэр хүн биш. Харин тэр хүний хэлсэн үг намайг тавруулаад байгаа юм болоо да. Магадгүй тэр тавруулж байгаа үг нь яг ямар үг болоод би тавруулаад байгаа. Тэр үг нь миний сул тал юм болов уу? Магадгүй би өөртөө арай итгэлгүй байгаа учраас тэр зүйлд би ингээд тавуурхэд байгаа юм болов ч юм уу. Ингээд нэг ёсондоо болж байгаа үйл явдалд анализ дүгнэлт хийгээд өөр дээрээ ажиллах гэдэг маань айгүй чухал байгаа даа. Тэгэхээр ихэнх талдаа бид нар яадгүй гэхээр өөрөөсөө айгүй их зүгтэж явдаг юм болов уу гэж боддог ш. Тэгээл сул талаасаа тэгэл бодит үнэнгээсээ зогтож явсаар нөгөө нийгмийн л ингээд нэг юм хим химжээсэнд л баригдаал магадгүй өнөөдөр амжилттай байх, сайн байх, мундаг байх, эрх мэдэлтэй байх, мөнгөтэй байх, ажилтай, албан тушаалтай байх гэл ингээд нэг юм нийгмийн статус руу бид нар тодорхой хэмжээнд ингээл яалтчгүй яваал орчдөг тэгээд тэр зүйл дээр очиол ингэж явсаар агаад нөгөө яг юуны төлөө юм те магадгүй доторх тэр одоо хүсэл зорилго нь юу юм гэдгээ ч мартцсан. Тэгээд магадгүй гадна алга таршилтанд гадна тэр хин нэгний масктай тэр дүр бүтээсэн тэр байдлыг л илүү бид нар ингээл те тэр нь хүсээд байдаг. Гэтэл яг өөрийн мөн чанартаа жаргалтай байж чадчихэв үү? Аз жаргалтай байж чадчихэв үү? Тайван байж чадчихэв үү? Сэтгэлийн амар амгаланг бий болгож чадчихэв үү гэдэг дээр их л хожуул тэр зүйлийг их анзаарч харддаг юм болоо та. Тэгэхээр хүүхдүүдэд бага наснаас нь залуугаас нь энэ зүйлийн талаарх ойлголтыг ядаж өгчих юм бол стожийнх нь цаашаа арга зам нь өөр байхгүй одоо жишээлх юм бол үнэхээр коуч дээр одоо очиод өөрийгөө би ийм юмдаа сул тал байна. Энийг би тасгалжуулмаар байна. Сэтгэл зүйч дээр очиод надад нэг ийм сэтгэлийн одоо түгшүүр, сэтгэлийн гэмтэл байх шиг байна. Би энийгээ гаргамаар байна гэдэг магадгүй одоо юу гэдэг өөртөөгөө ингээд ажилтдаг гих мэдчлэн тэр хүн өөрийгөө менеж хийх, өөрийгөө удирдах чадварт суралцчихна гэсэн үг л аахгүй. Тэгэхээр би тэгж боддгийн өнөөдөр хүн болгон сэтгэл зүйч дээр очиод байх тийм одоо амьдралын боломж эдийн засгийн боломж бас байхгүй. Хүн болгоно тэр одоо коуч аваал өөрийгөө бэлдээд авах боломж байхгүй. Харин сэтгэл хөдлөлийн чадамжийн одоо зүрх сэтгэлийн боловсрал суралцсанаараа бид нар хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх юм урьдчилан сэргийлэх юм ядаж асуудал гараад ирвэл хаашаа очих вэ, хаашаа хандах вэ гэдгийг мэддэг баймаар байна. Түүнээс биш арх уугаад агсам тавиад сэтгэлээ онгойлгодог биш уйлаад одоо юу гэдэм
одоо бүр хүнд тохиолдолд бол амиа хорлох хүртэл хэмжээний одоо асуудлууд бол байгаа шүү дээ Монгол улсад тэр тусмаа эрэгтэйчүүдийн амиа хорлолт маш өндөр байна. Тэгэхээр энэ болгоныг бид нэр ингэж урьдчилсан сэргийлэх арга зам нь л ерөөсөө энэ зүрх сэтгэлийн боловсролын их суур эхлэл юм болоодаа л гэж ингэж итгэж үнэмшиж би бүр эндээ айгүй итгэл үнэмшилтэй. Тэгээд энэ зүйлийг хийх гэж явдаг. Тэгээд суралцаар байна. Өөрөө ч гэсэн суралцаж байна. Өөрийгөө таних аяллаач үргэлжлүүлж байна. Тэгээд энэ мэдэж сурсан зүйлээ. Гэтэ хүн заавал нэг юм төгс болоод ч юм уу өөрөө бүхний ингээд нөгөө ард нь гарцны дараа ч юм уу те ингэж ярьдаг, хэлдэг, түгээдэг биш. Хүн өөрийнхөө мэддэг, чаддаг, уншсан, ойлгосон тэр зүйлээ хуваалцдаг байх их чухал гэж би боддог. Манай монголчуудын үндэсний ял онцлог нь гэл тэгэхээр манайхан тэгтээ бүрэг ичимхээ ер нь бол юм татагшаага хүмүүс гэдэг байгаа нь зүгээр илэрхийлэх тэр аргаал болохгүй юм шүү. Тэрнээс биш одоо дотор нь яг адилхан юм болж байгаа сте тий одоо уйлах, шаналах, баярлах, догтлох одоо тэгтээ тэр болго илэрхийлчихэр нэг тийм сонин болохгүй юм хийгээд байгаа юм шиг мэдрэмж бас их байдаг тийм. Яг уу энийг тэгэл одоо шижил ухаанаар болохоор янз янзаар л тайлбарлах байх. Нөгөө талаасаа яг уу зүгээр наад захаа бид нар нөгөө монгол хэлний тийм бидний ярьдаг монгол хэлний маань энэ нөгөө одоо тий үхсийн сан дээрээс нь ингээд нөгөө илэрхийлэмж ярьж байгаа энэ одоо байдал хүртэл наад зах нь яг одоо хүний сэтгэл хөдлөлийг ингэж нээлттэй илэрхийлэхэд их тийм илэрхийлэхэд баг зэрэг дутмаг юм шиг бас заримдаа санагдав. Яа тэгэхээр ингээд одоо юу гэдгийг гадаад хэл сураад эхлэхээр би өөрөө нөгөө англи хэлний багш бас байсан. Тэгээ англи хэлний хичээлийг ингээ хүүхдүүд заагаад ирэхээр юм бүрэг байсан хүүхдүүд айгүй юм нээлттэй болт. Яа тэгэхээр тэр хэлэнд ингээд гэл нөгөө айгүй их нэг юм сэтгэл хөдлөлийн юм чадамжийг гаргасан сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн гар мараа ингээ илэрхийл гараараа нүүрний хуурлаар илэрхийлсэн тийм одоо тэгээ тэр интонашнууд гэл те одоо өргөлтүүд үгний өргөлтүүд гэдэг ингээд бас байж байгаа. Тэгэхээр тэр талаасаа яг одоо сэтгэл хөдлөлийг бас нэг талаараа бас ингэж ойлгож бас болох юм болов уу гэж бас боддог. Гэхдээ тэр одоо нөгөө гэр бүлийн хүмүүжил те одоо ана юу нэг уйлаад бай бити уйл те одоо эр хүн байж зөрөгтэй бай бити нэлцгар бай гэд ер нь бол нэг ийм хүмүүжлийн бас нэг арга байрал те тэгээд эрэгтэй хүн бол нилээн дотогшоо те цөө хөхтэй гэдэл ингээд. Гэтэ яг хөө бид нар мэдээж олон одоо зүйлийг энэ дээр ингээ шингээгээд авч явах боловч нөгөө талаасаа сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол тэр одоо монгол хүн байна уу, гадаад хүн байна уу, хятад хүн байна уу, тэ Америк хүн байна уу хамаагүй байхгүй юу. Хүн бол бүгдээрээ л адилхан сэтгэл хөдлөл сэтгэлтэй. Тийм учраас энэ зүйлийг нэг юм монголчуудын, америкчуудын хээс илүүтэйгээр үнэхээр бид нар яг л те гаргах ёстой зүйлээ гаргаж уудалж илэрхийлж тэрийгээ зөвөр одоо гаргадаг энэ соёлыг бас би болгомоор юм шиг байгаа. Түүнээс биш ингээ яриад эхлэхээр чи одоо монгол юугаа те яалаа гэдэг ч юм уу монгол гэдэг хүмүүс чинь арай өөр байдгийм гэдэг ч юм уу үгүйсгэлээ гэл ингэдэг. Тэгэхээр зүрх сэтгэлд ер нь тийм одоо үндэсний өөр ялгаа бол байхгүй. Харин мэдээж бид нар хүүхдүүдээ багчуудаа багаас нь Монголоо эх орноо гэдэг тэр зүрх сэтгэлийг бий болгох тэр одоо агуулга хөтөлбөр хүмүүжил рүү бол мэдээж явуулах нь зүй ёсны хэрэг. Түүнээс биш сурах зүйлийг бол дэлхийд дахтаас сураад бас явж явах ёстой л гэж боддог доо. Алтан сарын хувьд тэгвэл өөрийгөө одоо ямар үед одоо би ийм биш үү тийм биш үү гэдэг тэр одоо зүйлээ танин мэдэх тасгалаа ер нь өдөр тутамдаа яаж хийдэг. Одоо зарим хүмүүс бол миний мэдж чагаар өдрийн тэмдэглэлээр өөрийнхөө дотоод сэтгэлийнхаа одоо эмоцн юмнууд айгуу сайн гаргадаг. Буцаагаад тэрийг эргэж хараад өөр төрөй дүгнэлт хийдэг нэг тийм хамгийн энгийн арга бол яваад идэх юм лээ. Зөв би ер нь бас тийм. Ер нь бол өдрийн тэмдэглэл бичдэг. Би ер нь айгуу бичдэг төрлийн
10 жилтэй байхдаа аюу их шүлэг мүлэг бичдэг байсан. Тэгээд юм бичдэг байж байгаад нэг хэсэг бүр ингээд нөгөө ажил төрөл үр хүүхэд амьдрал гээд ингээд бүр бичих гэдэг зүйлээсээ нэлээд холдоод тэгээд одоо болохоор би сая бас нөгөө номоо бичсэн. Тэрнээс гадна ерөөхдөө нэг ингэж одоо өдрийн тэмдэглэл байдлаар өөрийнхөө сэтгэл хөдлөл, эргэн тойрон болсон бүх зүйл дотроос гармаар байгаа зүйлийг шүлэг болоод ийм өдрийн тэмдэглэл байдлаар одоо гаргадаг. Тэгээд дээрээс нь миний хувьд болохоор сүүлийн үед маш их ингэж хийж байгаа зүйл бол талархал. Талархлыг ер нь нэлээд одоо ганцаараа байж байгаа одоо заавал нэг юм юу биш кофе шопт ч юм уу те ингээд сууж агаад би одоо талархдаг. Өдөрт 3 зүйлтэй талархдаг. Дор хаяж юунд би талархах вэ? Юу болсон бэ? Өнөөдрийн зүйл эсвэл гэр бүлтэй эргэн тойрон ажил төрөлгээд. Тэгээд ирэхээр ерөөсөө нэг юм болоод байгаа асуудал бэрхшээлүүд маш юм гэж жижигэрдэг. Тэгээ бүр ингээд сэтгэл онгоогоод би яасаа гоё юм бэ? Би одоо ямар азтай юм бэ? Тэ би ямар хувь тавилангаар ингээд амьдарч байгаа юм бэ гэдэг бүр ингээд үнэхээр гоё санагддаг. Тэгэхээр асуудалгүй хүн гэж асуудалгүй өдөр гэж юу н баг байдгүй шүү дээ хүн болгонд л асуудал байж л байдаг. Гэхдээ талархаад ирэхээр зүгээр л ингээд нөгөө байгаа зүйлтэй талархаад ирэхээр бүр тэд нар бүр үнэхээр өвчш болдг юм лээ. Тэгэхээр нэг тийм хоёр дадлыг бол маш сайн хийдэг. Тэгээд аль болох одоо өдрөө болгоны 30 минутын нэг өөртөө гаргана. Тэгээ заавал тэнд нэг юм бичээл хийгээд авахар толлоослоо тий шаардаад авахгүйгээр адаж л нэг 30 минут өөртөө зарцуулдаг. Ийм л нэг дадлуудыг хийгээл явж байна. Тэгээ тэр гаргасан цаг хугацаанд мэдээж талархал гэдэг бол сайн зүйл дээр илүү төвлөрж байгаа учраас тий магадгүй тэр нөгөө нэг саар байгаа цөөн юмнууд бол нэг харагдтал болчдөг. Яг гэж бодчих. Ер нь одоо ер нь л тэгэл айгүй жижигхэн зүйлттэй бид нар ингээд талархаж юусоо мэддэггүй юм билээ. Тэгээд дандаа л нөгөө болохгүй бүтэхгүй юм аа л уртаа тавиал тэ энэ ч болсонгүй тэр ч болсонгүй энэ ч ингэсэнгүй тэр ч тэгсэнгүй гэтэл бид нар болж байгаа зүйлээ нэг олж хараад тэ яг гоо зөвөр өнөөдөр ингээд сошиал орчинд ч гэсэн ингээд харж байхад маш их юм одоо асуудал бэрхшээлүүдийг л бид нар эхлээд гаргаж тавьж ин л та. Тэгээ би яг сайн нөгөө Америк явсантаас давхцаж таарад. Тэгэд Америкт бас нэг болоод байгаа юм аа л мэдгүй надад ерөөсөө таалагдахгүй. Нэг ясандаа би тэнд ингээд нийгмийн амьдрал те ингээл тэр идж байгаа хоол хүнс тэгэл ингээл гудамж тал. Яг хөө мэдээж одоо утаа-мутаагээ харьцуулахад те. Гэхдээ бид нарт яг их оронд маань те болж байгаа зүйл, сайхан зүйл их орондоо ингээд сайхан амьдрах боломжууд бол асар их байна. Гэтэл бид нар ингээл нөгөө энд болохгүй байх, тэнд сайхан байна гэдэг ч юм уу те нэг ингээд нэг ийм одоо төсөөлөл сэтгэлгээ тэр зүйлээсээ болоод бас их өөрсдөө стрессэд маш их автаж явдаг юм болоо да гэж бас боддог. Тэгэхээр яг үдэ мэдээж цаг хугацаа тэ альва зүйлт нэг процесс бол байгаа. Шууд нэг өдөр маргааш нь үргэс авсан юм шиг шийдэгдэг асуудал гэж байхгүй. Гэхдээ тэр болгонд бид нар ингээд өөрт байгаа зүйлдээ талархалтай амьдрахгүй болохоор бидний амьдралаараа айгүй богинохон байхгүй юу? Би одоо амьдрал айгүй богинохон л гэж боддог. Тэгэхээр амьдрал тэр богинохон цаг хугацааг бид нар аль болох өөртөө ингээд нэг юм тайван амгалан гэр бүлтэй өгч болох зүйлээ өгөөд те хийж байгаа ажилдаа юм сэтгэл ханамжтайгаар тэр цаг хугацааг өнгөрүүлж чадах юм бол айгүй чухал. Түүнээс биш эргэн тойрны тэр одоо нийгмийн асуудал бухимдал те энд болохгүй байна, бүтэхгүй байна, тэгээд байна, ингээд байна. Хайрын цаг хугацаа л юм шиг зүгээр санагддаг. Тэгээ мэдээж тэрний төлөө зүтгэн явна те. Гэхдээ амьдрал хүн болгоны нөгөө амьдралын тэр олдсон тэр зам ер нь хүний амьдрал ингэж амьдрнаа гэдэг чинь өөрөө амар гоё хувь тохиол шүү дээ тэ. Тэгэхээр ажил бидний хийж байгаа ажил тэгэл бидний эргэн тойронд уулзж байгаа хүмүүс тэ. Тэгэл бүгдээрээ л айгу гоё ахгүй юу. Тэгэхээр нөгөө уулзж байгаа учирч байгаа хүн болгоно ингээ тохиол байдаг. Ярилцаа суух гэх мэтчлэн. Тэгэхээр бүхэл зүйлдээ талархах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Одоо ч гэсэн маш их талархаж байна.
нэг шийдвэр одоо өөр саний ингээ саад бэрхшээл гэдэг ингээ ярихаар хүнд ингээ хэцүү юм тохиолдоод ирэхээр түрүү ингээ хүн илүү тэр тохиолдсон хэцүү зүйлийн тухай бодоход илүү цаг зарцуулдаг шүү дээ. Одоо тэрийг яана яах вэ гэл ингээл тийм тохиолдолд ер нь яаж өөрийгөө тэр бодлоос чөлөөлөх эсвэл магадгүй зүгээр ингээ шууд нүүр тулаа шийдэд яваад ах хэвээр юм уу? Эсвэл зүгээр сайхан цухтаад тэр цаг хугацаа за тэг чаа болох байлгүй дээ гэдэгт найдах хэвээр байд юм болов. Аль арга нь ер нь илүү зүгээр байд юм бэ? Тэгээд хүн болгонд нөгөө янз янзын одоо арга үйлчилдэг гэдэг шиг янз янз л байдаг баах. Гэхдээ ер нь миний хувьд болохоор жишээлбэл нүүр тулаад явцсан нь айгу амар байдаг. Шийдвэрээ их хурдан гаргаад ер нь ингээд нэг юм яах вэ гэл ингээд яваад ахаар өөрөө энэ цаг хугацааны хувьд ч тэр ямар нэг бид нар ингээд өдөр болгон бидний ерөөсөө энэ амьдралын хэв маяг бүхэл зүйл бидний сонголт шүү дээ бид нар ямар сонголт хийж гин өнөөдөр ямар сонголт хийж гин тэр нь маргаашийн үр дүнг харуулдаг. Тэгэхээр тэр сонголт шийдвэр гэдэг зүйл өөрөө бидний тэр асуудлуудыг шийдэх шийдлэл болж явж байгаа. Тэгэхээр буруу ч байсан сайн ч вэ нү муу ч вэ нү буруу ч вэ нү зөв ч вэ нү ямар нэгэн байдлаар сонголт хийгээд шийдвэр гаргаад нүүр тулсан нь сэтгэл амар ахгүй. Яг хөө мэдээж сонголт хийгээ шийдвэр гаргах боломжгүй зүйл гэж бас байдаг. Яг хөө сүүлийн үед бас би нэг юм хатуу байхаа бас болоод байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр за би ингээд нөгөө сэтгэлдээ үлдээе. Нэг өсөндөө одоо бид нар нэг юм тархиар одоо тархи буюу оюун ухаанаар шийдвэр гаргах процесс энд сэтгэл хөдлөл буюу бидний мэдрэмжэн дээр тулгуурласан шийдвэр гаргах гэдэг нэг юм хоёр зүйл байгаад байдаг. Энэ өөрөө хүмүүсийг айгүй их юм зөрчилдөөнд оруулдаг. Яг ингээд оюун ухаанаар ингээд яг шийдээ явъя гэхээр энд нэг ингээл болж өгдөггүй мэдрэмж нь ингээл яана инэ гэд энд ингээд нөгөө энд ингээд шийдчих гэхээр энд ингээд нэг буруу юм шиг байгаад байна штэ гэл ингээд нэг энэ зөрчил нэгсэндээ зүрх тархины тэр зөрчил өөрөө хүмүүсийг айгүй их ядраадаг зөв шийдвэр гаргахад тэгэхээр яг миний яриад байгаа нөгөө сэтгэл хөдлөл нийгэмшгүн чадвар буюу EQ тэр emotional intelligence буюу сэтгэл хөдлөлөө зөв зөвтэйгээр удирдах чадвар өөрөө энийг одоо хурдан шийдэхэд тусалж өгдөг нэг талаас. Тэгэхээр яг үнэхээр яг emotional intelligence-ийг айгүй өндөр төвшөнд буюу хөгжүүлж арай болоогүй байгаа бол яг тэр зөрчилдөөнтэй үеүүдэд заримдаа одоо зүгээр сэтгэлдээ ингээд тийм үлдээгээд найдаад хүлээгээд тэр цаг хугацаанд сэтгэл чинь эдгэртэл мэдрэмж чинь одоо бууртал ягаад гэвэл тэр сэтгэл хөдлөл угаасаа алга болно. Тэр мэдрэмж өөрөө өөрчлөгдөх байхгүй юу. Тэгэхээр нэгэнт оюун ухаан тархинд байгаа учраас чи тийм буруу зүйл хийхгүй дээ. Тийм ээ. Би чиний чамд үлдээ, мэдрэмж сэтгэл хөдлөлтөд үлдээ. Нэг жоохон цаг хугацаа л надад хэрэгтэй байна. Зүгээр штэ. Гэт ингээд өөрийгөө тэгж нэг юм хүчлэхгүйгээр тэнд ингээд үлдээж чадах бас их хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ бүх асуудал биш зарим нэг тийм бүх асуудал биш. Тэгэхээр мэдээж бид нар энэ тихгүй бол энд нөгөө үргэлж ингээл одоо логикоор сэтгэл ингээл бүх зүйлийг хийгээд байдаг. Гэхдээ зарим талаараа бид нар тэр сэтгэлээ маш их өвтгөж энэ логик шийдвэрүүдийг гаргаж идэг байхгүй. Тэгэхээр нөгөө талаас тэр сэтгэлдээ одоо даатгаж үлдээгээд цаг хугацаанд даатгаж үлдээх зүйлүүд гэж бас байдаг. Магадгүй өнөөдөр таны сэтгэлийг зовоож байгаа тэр зүйл 2 жилийн дараа яг энэ өдөр 2 жилийн дараа 5 жилийн дараа шал өөр болцсон байх байхгүй. Тэгэхээр зарим талаас за би чамд итгэж байна гэд ингээд үлдээх нь их зөв юм шиг л санагддээ шин. Тэгээ нөгөө ингээд нүуний ингээд нэг юм байдаг та нөгөө дотор минь хэлнэ гэдэг дотор хүн маань хэлээд байна гэдэг. Дотор хүн маань хэлээд байна гэх. Тэгэхээр яг хуу тэр маань ингээд хүмүүс айгу зөн гэж ярьдаг. Гэхдээ 100% гэж гэхээс илүү яг шинжлэх ухаанд энийг юу гэж тайлбарлалтын гэхээр бидний нөгөө нэг тунгаан бодох, түргэн шийдэх энэ одоо тархины л энэ замын асуудал гэдэг. Тэгэхээр хүн ерөөсөө олон жилийн дунджаараа ингээд ямар нэгэн шийдвэрийг ингээд гаргаал явцсан бол тэр ингээд тархинд тэр замыг бий болгоод энэ ингэж шийтгэхэр зүв байдэн штэ алтан сороо. Ингээд явхаар зөв штэ. Энэ зөв штэ гэд ингээд олон ингээд сануулсан санамж байдаг. Энэ зүйлээрээ хүн өөрөө ирэхгүй тэр зүүн совингоороо
миний зүүн совин дотроос миний ингээд байна да гэж шийдвэр гаргадаг. Тэр нь зөв байж таардаг. Тэгэхээр би өстэй зүүн совингороо сайн шийдвэр гаргалаа гэдэг боловч яг ухаандаа бол энэ маань яг тухайн хүний тэр олон жилийн програмчлагдаад яг зөв програмчлагдсан тэр тархины одоо зам байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр үндэслээд яах гэдэг юм бэ гэхээр бага наснаас нь эхлүүлээд тэр сэтгэл хөдлөлөөр буюу гаргаж байгаа шийдвэрүүдийг зөв програмчлаад буюу зөв чиглүүлээд хүүхдүүдтэй ингээд энэ зөв ингээрээ гэд өгөөд ах юм бол хүүхдүүд маань зөв одоо характер гаргадаг, зөв одоо сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг болоо явчихаар л энэ өөрөө тэр сэтгэл хөдлөлийг ухаантайгаар удирдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг зам гараад тэгээ явандаа болохоор бид нар тэрийг бодохгүйгээр одоо ямар нэгэн хүчин чармаалт гаргахгүйгээр өөрийн мэдлгүй зүгээр л ингээд шийдсэн нь өөрөө зөв байдаг. Тэр нь зөв болж ондог. Тийм учраас амжилттай аз жаргалтай явдгаа л гэсэн үг юм да. Та болохоор жэд сургуульд багшлаад тэгээ нэг гүйцэтгэх захирал хүртэл нь ажиллаж байсан аа. Яг шийдвэр гаргасан юм шүү дээ. Тэгээд тэр шийдвэр яг ямар зүрх талтай юу, тарих талтай ер нь яг ямар одоо туршлаган дээр одоо та тэр шийдвэрийг гаргасан бэ? Одоо уг нь бол карьерийн хувьд харах юм бол аюу амжилттай карьер хийгээ явж ирсэн. За би одоо өөрөө хамиг хийнэ гэд. Тийм тэнд их бас их хит хитэн хүчин зөвлөд нөлөөлсөн. Яг хаа мэдээж логик айгу мэдээж дурууд байсан. Үе ер нь нөгөө нэг цаг хугацаа гэж бас болдог. Хүү яг өөрийнхөө нөгөө хүсэл зорилгыг олох гэх. Тэгэхээр яг нөгөө Америкаас ирсний дараах асуудал ахгүй. Тэгээ би тэнд чинь нөгөө боловсролын удирдлагын чиглэлээр суралцаад ирсэн. Гэтэл би боловсролыг Америкт очиод арай өөрөөр харж эхэлсэн. Боловсрол бол англи хэл биш юм аа. Англи хэлний сургалт ч юм уу англи хэлийг бид нар хүүхдүүдэд заасан нь яг хангалттай бид нар боловсрол биш юм аа. Гэтэл гадаад хэл шинжлэх ухааны хичээлийг бид нар хүүхдэд зааснараа энийг боловсрол биш юм аа. Боловсрол гэдэг чинь арай өөр юм байна штэ гэдэг зүйл. Тэгэхээр энэ боловсрол гэдэг зүйлийг би яг л энэ зүрх сэтгэлийн боловсрол гэдгийг суур юм байна. Тэр тусмаа цэцэрлэг сургуулийн өмнөх боловсрол бол бүр эхлэл юм байна. Тийм учраас би эхлээд цэцэрлэг байгууллаад цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллаад хөтөлбөрөө гаргаад яг энэ боловсролын шинжилэл буюу реформд хийж болох хамгийн ихний зүйлийг ингээд туршаад үзье л даа л гэдэг зүйл намайг ингээд нөгөө өдөөсөн гэдэг юм уу. Тэгэл ирээл тэрийгээ ингээд сонгож хийсэн. Тэгээд яг хоо тодорхой хэмжээнд бас нас тэг үзэл одоо бодлын одоо ялгаа гэдэг ч юм уу ийм зүйлүүд гарсан. Тэгэхээр арай илүү өөрийнхөө яг хийх хүсэж байгаа тэр зүйл рүүгээ ингээд нэг юм хүчтэй яг өөрөө шийдвэр гаргаад 100% Oriol гэдэг энэ шийдвэр бас яг энэ зүрх сэтгэлийн боловсрол Q-education группийг үүсгэн байгуулах эхлэл болсон гэж боддог. Зарим хүмүүс альва зүйлийг эхлэхэд нас ахиу чухал гэж бас зарим хэсэг нь бодоод за миний ч нас өнгөрсөн дөө гээд нөгөө шин зүйлийг суралцах, шин зүйлийг эхлүүлэх, шин юм хийхтэй өөрийгөө одоо ингээ хойш нь тавиаж алддаг юм шиг санагддаг. Тэгж боддгоо. Тэгэхээр ингээд тэр аливаа тэр зүйлийг эхлэх нас гэж одоо ингээд тустай байгаад байна уу? Эсвэл бид нэр сэтгэл зүйн хувьдаа одоо үргэлж залуу байгаад байвал тэр одоо физиологийн тэр насны тоо хамаагүй байдгүй. За бүр нарийн одоо судалгаа шинжилгээ нь бас яадаг юм байгаа юм гэхдээ ямар ч юм тийм миний хувьд болохоор ерөөсөө бид нар нөгөө нэг яг л одоо нийгмийн нэг хим хэмжээст нь л айгүй их ордог, автдаг юм шиг санагддаг. Тэгэл ингээл нэг 40 гараал бол бараг те одоо өнгөрсөн гэлээ. Тэ нэг юм 80-аад оныхан тэгмиг гэл одоо юу гэдэг лээ нэг тэгэл иймэрхүү юмнууд ингээл те тоглоом шоглооморч гисэн. Гэтэл ингээд одоо харж байхад сая би бас яг яасалта нөгөө хурал дээр 92 настай. Тэгээд яг энэ одоо social emotional learning салбарт ингээд 36 жил зүтгэсэн. Тэгээд тэтгэвртэй гарцсан тэр хүн ингээд бичсэн номоо барьчаад тэр конференцд оролцоод тэгээд номоо танилцуулаад нөгөө явж ирсэнтэй би яг таарсан. Тэгээд
тэг ингээ ярьж байгаа юм яг миний ярьж байгаа юмыг нөгөө ярьж байгаа. Тэгэл ингээл хүүхдүүдийг ингээд бид нар нөгөө хүн бий болгох сэтгэл хөдлөлийн танил яг л тэрийг ингээд ярьсаар л явж байгаа байхгүй. Тэгээ би бүр ингээд тэр хүний яриа ингээд сонсож сууж байхдаа би бүр амар гоё ингээд мотивац аваад тэг би юу вэ би гэд би бүр үнэхээр өөрийгөө ингээд нөгөө улам ингээд айгуу гоё мотивац аваад болоогүй те би ингээд би дахиад тэ 30-аад жил тэ ярих дор хаяж би тэ энэ бүхний яриад тэ ингээл хуралдаа оролцоол дахиад ингээл эцэг ихтэй тэгээ би ингэж асууж байгаа байхгүй ийм олон жил 30 гаруй жил тэ энэ салбарт ингээд хэрэгжээ явж байна гэсэн ч хэрнээ та бүхэнд ингээд одоо болтол ийм бэрхшээл тэ барьер байсараа нүсч байлгүй ах тэ одоо эцэг эхчүүд энийг ч ойлгохгүй ш тэгэл дахиад нөгөө ихний ярьж тэнгууд би чи хөөх гэл тэгэл ярингууд юу миний 8 жилтэй бас үлийн 8 жилийн нэг яриа явж юм авч энэ үлэг болтлоо ярьлаа марлаа гэдэг чинь зөвөр амар инээдэм санагдаад тэг би хийх ажил маш их байгаа юм байна те дахиад ингээд улам ирч хүчийг авсан. Тэгэхээр энд нөгөө Монголд болохоор одоо юу гэдэг ингээл те энэ хүн ярьж илаа байдаг ч юм уу одоо ингээл 40 гараал гэлөө ингээл одоо ингээд тэнгуү нөгөө нэг өөрийгөө ингээд нэг юм энэ салбарт нэг олон жил яриад нэг юм амар их яриад байгаа ч юм шиг санагдал за би ингээд нэг хуучраад байгаа юм уу би нэг ингээд байгаа юм уу гэдэг хүмүүсийн яг л нөгөө сэтгэл санааны байдал ахгүй а гэтэл тэнд ингээд ирээд настай хүртлээ одоо дөнгөжл ярьж эхэлж байгаа юм шиг те ингээл явж гин гэдэг маань айгүй гоё агаахгүй тэгэхээр бид нар тэр нөгөө нас бие физиолог яг тэр биеийн одоо тэр чадамж те би эрүүл мэндэнд л даажил чадчихвэл бид нар сэтгэл зүйн насаа хийх тэр мотивацийг бол хаанаас ч бас олж авч чадах юм болов уу гэж боддог. За тэр яриа дуусах цаг болж байна харамсалтай зөндөөл юм асууж ярмаар байна. Тэгээд ярианы төгсгөлд манай битэрийн одоо яриаг ингээ үзэж байгаа хүмүүст тэр хүн өөрийнхөө зүрх сэтгэлийн орон зайг тэр хэр хэмжээнд байгааг хэрхэн таньж мэдхүү мөн тэр хэр хэмжээгээ томруулж өсгөж илүү их тийм аз жаргалаар одоо тий өөртөө итгэлээр дүүргэх тэр боломжийг хүн өөртөө яаж бий болгож болох вэ гэдэг дээр та товчхон бөгөөд яг тодорхой бидний шууд хэрэгжүүлж болох магадгүй арга байдаг бол хэлж өгөөч. Ер нь бидний нөгөө бодол мэдрэмж үйлдэл гэдэг 3 зүйл байдаг. Тэгэхээр энэ 3 зүйл ингээ гурлаа ялгаатай юм шиг мөртлөө биендээ дандаа холбоотой байж идэг. Тэгээд хамгийн түрүүнд зүгээр өөрийгөө нэг юм ажиглаад нэг өдөр, 2 өдөр гэдтэй ажиглахаас эхлэсэй л гэж би нөгөө хэлдэг. Тэгээ өөрөө өөртөөгөө яг ингээд байгаад ямар бодлууд бодож байна. Тэгээ яг тэр бодлоос болоод надад ямар мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмж бодлоос болоод би ямар үйлдэлийг хийж байгаа. Гэт энэ гурвыг ингээд ийм харилцан хамааралтайгаар ингээд нэг ажиглаад тэгээ нэг ийм тодорхой хугацаанд тэгээ ажиглаад ирэхээр хүн ийм одоо яг нөгөө өөрөөсөө гараад хажуу талд нь ингээд зогсож байгаа юм шиг болж эхэлдэг. Нэг ёсондоо чи ийм бодол бодоод байна. Энэ бодлын ийм мэдрэмж төрүүлээд энэ мэдрэмжээс болоод би ингээд уурлаа тэр хүн рүү муухай үхэлчлээ штэ. Тэгэхээр ерөөсөө л энэ эхлэл ахгүй юу. Тэгээд эхлээд ирэхээр магадгүй тэрийг бичиж болно. Шаардлагатай гэвэл утсан дээрээ ингээд voice үлдээгээд би өнөөдөр инглээ гэд бичиж ч юм. Тэгээ энэ зүйл ингээд ийм давтамжтайгаар хийгээд ирэхээр хүн эхлээд нэг өөрийгөө анзаарах тийм нэг сөхөөтэй болж эхэлдэг. Тэгээ өөртөө бахан ч гэсэн цаг хугацаа гаргаад орой олгон ч юм уу эсвэл өглөө босоод ч юм уу те өдрийн цайны цагаараа ч юм уу нэг энэ үйлдэлүүдийг хийгээд үзээсэй л гэж би бодож байна. Тэгээд багаар энэ зүйл маань ингээд яваад ирэхийн цагт жинхэнэ нөгөө нэг би ингээд байгаа юм байна. Ийм юм байна гэд ингээд ирдэг. Тэгээд тэрнээс цаашаа маш олон өөрийнхөө тухай, өөрийнхөө олон гоё зүйлүүдийг бас олон сул талыг, олон давуу талыг ингээд олж хардаг. Тэгээ тэрийгээ дараа нь хүлээн зөвшөөрөөд магадгүй ажиллах нэгэн дээр нь ажиллаад те сайжруулах нэгнийг сайжруулад, хөгжүүлэх нэгийг нь хөгжүүлээд явах энэ боломж бүрддэг. Тэгэхээр бид нар эхлээд өөрийгөө мэдэхгүй, хаана байгаагаа мэдэхгүй, яг яагаад байгаагаа огт мэдэхгүй, анзаарах сөхөөгүй энэ нийгэм рүү, стресс рүү, ажил руугаа умбаад орцсон үед бол бид нар хаашаа гарцтай вэ гэдгийг ч бас мэдэхгүй байхгүй. Тэгэхээр эхлээд өөрийгөө ажиглаарай л гэж би хэлмээр байна. Тэгээ зүрх сэтгэлээ сонсоорой. Ганцхан өөрийгөө гэлтгүү, эргэн тойрноо, гэр бүлээ, хайртай хүмүүсээ бас ингээд чин сэтгэлээсээ, зүрхнээсээ сонсоорой гэж хэлээ та.
За маш их баярлалаа. Маш амттай сайхан ярилцлага боллоо. Тэгээ танд болоо танай хамт олонд их олон хүнд зүрх сэтгэлийн боловсролыг их олноор түгээж манай нэгнийг ойлгодог, хайрладаг, маш том зүрхтэй тийм сайхан ирээдүг биднэрт авчирхаар бас хамтдаа зүтгэж байгаа та бүхэнд маш их амжилтыг хүсье. За баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн маш их амжилтыг хүсье. Тэгээд намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Бидний ярианд цаг гарган анхаарлаа хандуулсан сонсон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргээд уулзъя. Баяртай.